Та Мосе оюутнуудын нэг өдрийн амьдрал яаж өнгөртөхийг мэдмээр байна уу? Тэгвэл энэ бол Мойсийн Crown нутгаа. Тоолсон да. Энэ бол Монгол Улсын их сургуулийн маркетингийн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан нутгаа. Тэр их завгүй. Ер нь бол өглөө цайгаа жуух завдлгүй шууд л нүрээ буудаад эхэлдэг. Тийм ээ сонио охиндоо. За харин одоо бүгдээрээ одоо яг жинхнээс эхлэе. Тэр бас зүгээр ч нэг хатуусан төгжрөхгүй. Бас нэг хүнийг бодсоор л явна шүү. What? I keep them rolled up, sagging my pants, not caring what I show. Keep it real, if you don't know me, keep it playing with my bros. It look clean, don't it? Watch it the other day, watch how you lean on it. Өглөө 7:40 хичээлдээ чүү амжиж орж ирээд эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг харуулж байна. Батхан маань завсарлаад л шууд найзуудтайгаа уулзж байна. За тэгвэл юу болохыг хамтаа сонирхцгаая. Тэд их хөлсөн болтой. Аргагүй дээ. Угаасаа оюутан юм чинь. Син чи харин манай 3 оюутан хоолой хүлээгээд гэл хүлээгээ байж итэл тэдний дараагийн хичээл гарах болчихлоо шүү. Яанда отгоо маань дахиад хоцорхон дээ. Тэр ахаад амжаад ирчихжээ. Гисэн хэлээч отгоогийн их сургуулийн амьдрал нэгийн хэмээн биш ээ. Тэр хавч базна. Хичээл ээж базна. Өөр залууч базна. 3 өөр оюутны амьдрал ингэж л өрнөдөг байх нь. Ийхүү отгоо Мойсийн бизнесийн сургуульд орснороо илүү нийтж, илүү хариуцлагатай, илүү хичээнгүй, мөн илүү академик болж чадсан. Харин магадгүй оюутан байх хугацаанд бид маш урт хугацааг зарцуулж олон цагийг хичээлдээ зориулдаг. Заримдаа гэр бүл, найз нөхдөдөө санаа тавих ч завгүй болдог ч энэ бүхэн биднийг илүү бие даасан чадвартай амьдрал дасан зохицох хүн болгож төлөвшүүлдэг. Энэ үе бол зөвхөн суралцах бус өөрийгөө нээж унж босхын үн цэнийг ойлгож ирээдүйн замаа тодорхойлох гайхамшигтай мөчүүдийн эхлэл юм шүү.